Төгсөлт болон дэвшилтийг бүртгэхдээ арга зүйч дараагийн хичээлийн жилийн анги бүлгүүдийг урьдчилан үүсгэсэн байх ёстой бөгөөд түүнийг ашиглан багш төгсөлт дэвшилтийн бүртгэлээ хийнэ. Баталгаажуулах хүсэлтийг арга зүйч баталгаажуулснаар төгсөлт дэвшилтийн бүртгэл системд орно. Арга зүйч өөрийн эрхээр нэвтэрч ороод анги бүлэг рүү ороход идэвхтэй хичээлийн жилийн хажууд шинэ хичээлийн жилийн таав харагдана. Үүн дээр дарахад таны өмнө үүсгэсэн шинээр үүсгэх анги бүлгийн мэдээллүүд харагдана. Дахин шинээр анги бүлэг үүсгэхдээ баруун дээр байрлах шинэ бүлэг товчон дээр дарж бүлгийн нэр, төрөл, хөтөлбөр, бүлгийн хэлбэр, анги зэрэг мэдээллүүдийг нэг нэгэнгүү оруулаад хадгалах товчон дээр дарна. Үүний дараа багш системд нэвтрээд хажуугийн цэснээс төгсөлт дэвшилтээр дарж ороход нийт хариуцаж байгаа ангиуд харагдахаас гадна тухайн ангиудын өмнө нь хийсэн төгсөлт дэвшилтийн бүртгэсэн мэдээллүүд харагдана. Төгсөлт хийх эсвэл дэвшилт хийх ангиа сонгоод төгсөлт дэвшилтийн бүртгэл товчон дээр дарж суралцагчдын төгсөлт дэвшилтийн мэдээллийг оруулна. Шийдвэрийн дугаар нь эрхлэгчийн алтан бичгийн дугаар бөгөөд суралцагч нэг бүрээр эсвэл нийтэд нь адилхан дугаар оруулж болно. Нийтэд нь оруулахын тулд шийдвэрийн дугаарын баруун талд байрлах тэмдэглэгэн дээр дарж утгаа оруулна. Шийдвэр нь дэвшүүлэх эсвэл төгсгөх гэсэн сонголттой байна. Хэрвээ хувилбарт сургалтанд хамрагддаг суралцагчид байвал шийдвэр нь зөвхөн төгсгөх гэсэн хувилбартай л байна. Мөн баруун тал дээрх тэмдэглэгэн дээр дарж нийтэд нь утга олгох боломжтой. Дэвших суралцагчдын хувьд суралцах бүлэг нь дэвшсэн анги эсвэл улиран суралцах ангиас сонгох боломжтой байх бол төгсөх суралцагчдын хувьд суралцах бүлэг харагдахгүй. Эдгээр мэдээллүүдийг оруулсны дараа хадгалах товчийг дарахад мэдээлэл оруулсан суралцагчдын төлөв бүртгэгдсэн болж өөрчлөгдөнө. Бүх суралцагчдын мэдээллийг оруулсны дараа баталгаажуулах хүсэлтийг арга зүйч рүү илгээнэ. Үүний дараа суралцагчдын төлөв хянагдаж байгаа болж өөрчлөгдөнө. Суралцагчдын дэвшилт төгсөлтийн мэдээллийг баталгаажуулахдаа арга зүйч боловсролын удирдлагын дэвшилт товчон дээр дарж ороод дэлгэцийн зүүн гарт талд байрлах сургалтын хөтөлбөр анги бүлгээ сонгоно. Суралцагчдын мэдээлэл жагсаалтаар төлөв болон бусад мэдээллийн амд харагдах бөгөөд дахин засварлах шаардлагатай мэдээлэл байгаа тохиолдолд цуцалж тухайн анги бүлгийн мэдээллийг баталгаажуулж болохоор бол баталгаажуулах товчийг дарна. Анхааруулж хэлэхэд нэгэнт баталгаажуулсан бүртгэлийг буцаах боломжгүй тул та мэдээлэлээ сайтар шалгаарай. Амжилттай баталгаажуулсны дараа суралцагчдын төлөв батлагдсан болж өөрчлөгдөнө.